За их урлагт 40 жил гэж миний одоо өнөөдөр бол маш томоохон арга хэмжээнүүд болж байгааг нэг сайхан одоо сэтгэл хөдлөсөн сайхан арга хэмжээ болж байна. Тэгээд энэ арга хэмжээ маань юу вэ гэхээр зэрэг үерхэл чамаагаа нандагна гэсэн одоо бас 30 дахь жилийн маань нүрийг үзэж байгаа энэ сайхан дуугаараа би нэрэлсэн цомгийн маань өдөрлөгт та бүхнийг бас хүрэлцэн ирсэнд маш их баярлж байна. Миний олон үеийн шавнар маань, за багш нар маань, за фэнүүд маань ирж бас түрүүн нэлээдгүй талархал илэрхийлж сэтгэлийнхаа үгийг харамгүй хуваалцлаа. За яагаад үерхэл чамаагаа нандагна гэж энэ хөт цомгоо нэрлсэн бэ гэхээр зэрэг нэгдүгээрт энэ дуугийн маань анх Монгол Улсын гавьяа төгш гал мандах багш, за Монгол хэл уран зохиолын багш Мандагсан багш хоёр бол энэ сайхан дууг 1987 онд Соёл эрдэнэ хамтлагийн өрөөнд энэ дууг анх санал болгосноор энэ дуу маань анх Соёл эрдэнэ хамтлагтайгаа дуулах юм нөхцөл бүрдэж даруй өнөөдрийн хүртэл та нар ч бас баг хүүхэд байхдаа л энэ дууг дуулж байсан юм зү тэ. Тэгээд энэ дуугаараа ч гэсэн бас их урлагт 40 жил гэдгээрээ бас ерөнхий одоо бас чиг баримжаагаар энэ үерхлээрээ дамжиж өнөөдөр би ямар олон шавнартай болсон. Үерхэл гэдэг маань өнөөдөр бүх зүйлийг илэрхийлдэг хамгийн гол тодтгол. Тэгээд энэ цомог маань миний 4 сарын 28-нд Монгол бүхий өргөөнд 19:30 минутаас эхлэх энэ тоглолтын маань ухтаж бас гарч байгаа гэдгээрээ онцлог. За CD-нд маань болохоор зэрэг үзэгч түмний хүртэл болсон миний олон сайхан дуунуудаас миний шавнараас бас дуулж үзэгчтэй өөрийнхөө яг одоо Соёл эрдэнэ хамтлагт яаж игшгэлж исэн. Тэгтээ бас шин залуучууд өөрөөр хэлбэл миний үеийн шавнараас яаж энэ дууг бас өөрсдийнхөө бас илэрхийлж багшихаас сурсан эрдмээр дамжуулж энэ дууг яаж ард түмэндээ өнгөлж гоё дуулах вэ гэдэг тэр жанрыг бол энэ дуунд маань шингээсэн. Нийт минийч бас дуунууд орсон ингээд 15 дуу орсон юм CD маань бас өнөөдөр үзэгч түмэнд маань мэндэлж байна. Тэгээ ямар ч үсэн энэ дууг бол маш олон залуучуудын сэтгэлийг бас хөдөлгөх үеийн үзэгч фэнүүд маань ч гэсэн магадгүй зарим нь анхныхаа хайртай учирчсан тэр дуугааж бас сонсож магадгүй оюутан байсан залуучууд байсан тэр сайхан цаг үеэд орсон дуунууд ч бас тэнд байгаа. Ер нь маш олон янзын дуунууд орсон байгаа. Тэгээ та бүхэн заавал энэ дуу одоо сонсохын тулд энэ миний CD-ний утга учирыг мэдхийн тулд бас сэтгэл зүрхээрээ та нар бас намаа гэсэн сэтгэлийг өөрлөж байгаа бол манай үзэгч та бүхэн ч гэсэн энэ CD-г маань Hi-Fi CD shop-аас ирж авч нэг сонсож үзсний дараагаар бас та нар өөрсдийн гэсэн дүгнэлтээ бас өгөх байхаа гэж бодож байна. За тоглолтын талаар их юм бол одоо манайх яг үеийн төгсөгчд за манай соёл урлагийн сургуулиар бас өөрсдийнхөө мэдлэг боловсрол оюуныг тэлж одоо рок pop урлагт бас өөрсдийн гэсэн төр төрхөө олж яваа юм сайхан уран бүтээлч залуучууд үеийн төгсөгчд манай орчин үеийн хөгжим урлагийн техникийн оюутнууд за тэгээ маш олон амьд хамтлагууд мэдээж бүгдээрээ л дандаа миний одоо багш шавын барилгаагаар бас бүтээж хамтын одоо ийм сайхан үерхлээр нөхөрлөж үдий зэрэгтэй уран бүтээлээ туйруулж байгаа олон сайхан шавнарын маань оролцсон ийм сайхан тоглолт ганцхан л удаа болно. Тийм учраас үзэгчд маань яараараа гэж хэлмээр байна. Миний билетүүд бараг дуусж байгаа. Тийм болохоор зэрэг одоогор бол Hi-Fi уучлаараа 19 тэгтэг 19:50-аар бол үнэгүй хөргөлт явагдаж байгаа. Тэгэхээр та бүхэн бүгдээрээ аль болохоор одоо 40 жил урлагт өнөөдөр бид зүтгээд даруй бол маш том баяруудын маань нэг гэж бодож байгаа учраас үзэгчтэй битсэн ядан хүлээж байна. Миний нойрч бараг сүлүүд хүрхэ болсон шүү дээ. Тэгээд ер нь хүмүүсийн сэтгэл их өндөр байх шиг байна. Яагаад гэвэл би өөрөө бас олон үе дамжсан уран бүтээлчтэй хамтарч ажиллаж исэн. Тэртэх 1976 онд Армийн улсын Ереван хотын анх би дөнгөж сургуульд явж исэн жоохон охин 77 оноос би урлагт Монгол Улсын хаан эстрадын урлагийг анх таниулж ирсэн тэр цаг маань өнөөдөр даруй 40 дахь жилийн нүүр үзэж байгаа юм байна. Тэгэхээр зэрэг эхний миний томоохон тоглолт энэ жилийн эхний томоохон тоглолт маань үүгээр дуусахгүй. Дараагийн том тоглолт маань бол бас намар рок попын тугаа хамтарсан юм том тоглолт байгаа. Энэ удаагийн тоглолт бол дан рок поп урлагт шин залуу одоо уран бүтээлчдийн салхийг хаглаж яваа олон сайхан миний үеийн шавнар оролцох онцгой тоглолт болох учраас та бүхэнтэйгээ Монгол бүхий өргөнд 4 сарын 28-ны 19:30 минутанд уулзцгаая.